Хамт олончтой баярлалаа. Монголын маркетингийн холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан маркетингийн зөвлөгөө өгөх өдрөлөг зохион байгуулах гэж байна. Бизнес эрхлэгчид үйлчилгээгээ хэрхэн сайжруулах, борлуулалтаа өсгөх аргууд зэрэг мэдээллийг авахаас гадна мэргэжлийн маркетингийн зөвлөхөөс ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой юм а. Энэ сэдвээр ярилцахаар студид бид бүхэн Монголын маркетинг холбооны ерөнхийлөгч Инх Баясгалан ороод байна. Орой бид үгэрье. Сайн байна уу? За тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд бол одоо маркетинг гэдэг, менежмент гэдэг бол хамгийн чухал зүйл нь шүү дээ. Тэгэхээр үүнтэй холбоотой мэдээллийг нэг дараас бол авах боломж бүрдэж байна гэж ойлгох юм байна. Энэ өдрлийн хамгийн гол чухал зүйлийг нь та эхлээд хэлэхгүй юу? За тэгье. Монголын маркетингийн холбооноос 6 дахь жилдээ энэ худалдаа үйлдвэрийн танхимтай хамтраад жижиг дунд бизнес эрхлэгчид нарт маркетингийн, брендингийн зөвлөгөө өгөх энэ өдрөлгийг бол зохион байгуулж байна. Тэгээд 30 орчим зөвлөхүүд яг 300 одоо жижиг дунд бизнес эрхлэгч нарт зориулсан энэ одоо арга хэмжээгээ зохион байгуулж байгаа. Тэгээ Монголын эдийн засагт одоо гол хувь нэмрээ оруулж байгаа, татварын бас нэлээдгүй хэсгийг бүрдүүлж байгаа, ажлын байрыг бий болгодог. Тэгээд энэ уул уурхаан бус эдийн засгийг хөгжүүлж байгаас ингээд хамгийн чухал одоо салбар маань бол энэ жижиг дунд бизнес эрхлэгч нар байгаад байгаа. Гэхдээ эдгээр маань ингээд цаашаа олон улсын зах зээлд гарах бүтээгдэхүүн үйлчлэгээ хөгжүүлэх тал дээр бол яг энэ брендингтэй холбоотой, маркетингтэй холбоотой одоо асуудал бол тулгардаг. Нийт одоо Улаанбаатар Монгол улс даяар одоо бүртгэлтэй бизнес эрхлэгч нарын 97% нь бол өөрөө жижиг дунд бизнес эрхлэгч нар байна. Яг нийт хүн амын 70% нь өөрөө бас энэ жижиг дунд бизнес одоо энэ салбарт бол ажиллаж байна. Тэгэхээр энэхүү арга хэмжээгээр бол бид нар 3 хэсгээс бүрдсэн одоо энэ хагас өдрийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна 5 сарын 20-нд. 3 хэсгээс гэж энэ ямар хэсэгтэй вэ те? За нэгдүгээрт бол энэ яг сонирхолтой одоо сэдвүүдээр бид нар илтгэлүүдийг бэлдсэн байгаа. За жишээлбэл маркетингийн хамгийн сүүлийн үеийн тренд юу болоод байгаа те? Тэдгээрийг яаж одоо жижиг дунд бизнесүүд маань ашиглаж болохыг. За AI гэдэг одоо энэ технологийн дэвшилттэй холбоотой, дижитал маркетингтэй холбоотой, за вебсайт, онлайн орчинд хэрхэн борлуулалтаа нэмэгдүүлэхтэй холбоотой сэдвүүд бол одоо нэлээд газар авчлаа. Дээр нь маркетингийн стратеги төлөвлөгөөгөө яаж гаргах вэ гэдэг дээр бол одоо сонирхолтой ихтгэлүүдийг бол жижиг дунд бизнес эрхлэгч нар маань сонсох боломжтой. За хоёрдугаарт энэ ганцаарчилсан зөвлөгөө авах хэсэг байгаа. Яг 30 зөвлөхүүд маань өөрсдийнхөө одоо 2 цагийг хандивлаад жижиг дунд бизнес эрхлэгч нарт 10-аас 20 минутын ийм ганцаарчилсан зөвлөгөө өгөх юм байгаа. Эдгээр хүмүүс нь болохоор энэ маркетингийн салбартаа одоо томоохон албан тушаал эрхэлд одоо хаштаг групп компани маркетингийн захирлууд байна, ихтэй сургуулийн профессорууд байна, маркетингийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд. За энэ судалгаа, дизайн, маркетингийн зөвлөх үйлчилгээний компаниудын бас төлөөллүүд хүрэлцэн ирж үн төлбөргүйгээр зөвлөгөө өгөх учраас одоо нэлээд онцлогтой болж байгаа. Тэгэхээр ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгнө гэдэг бол өөрөө бас их чухал зүйл байна шүү дээ. Бизнес болгон за жижиг дунд үйлдвэрлэл болгон өөрөөсөө ингэсэн салбартай, салбарын онцлог, за бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалсан яг гоё одоо шинэ тренд болж байгаа мэдээллийг авах боломж нь мөрдөж байгаа юм байна тий. Тэгээд бид нар нэг удаагийн арга хэмжээ ингээд жилдээ зохион байгуулад дуусах биш. Энэ Монгол улсын энэ эдийн засгийн доктортой хөгжилтэй холбоотой энэ жижиг дунд бизнесийн экосистемийг бүрдүүлэх зорилгоор бас нэтворкинг хэсгийг бол бас гаргаж өгч байгаа. За тэр нэтворкинг хэсэг нь бол яг хилцүүлэг хэсэг дээрээ жижиг дунд бизнес эрхлэгч нар маань бие биенийхээ туршлагыг сонсоод за мэдлэг мэдээлэлээ хуваалцах нэг хэсгийг энэ жил бол бид нар нэмж өгснөөрөө одоо онцлог болж өгч байгаа. Өмнөх жилүүдийн хувьд бас хэр өөрөө өгөөжтэй болж байна. За ойролцоогоор одоо өнгөрсөн 5 жилийн хугацаанд бол бид нар 1000 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч нарт бол зөвлөгөө өгсөн байгаа гэдэг. Тэгэхээр уул уурхайн салбарын одоо форум экспонууд шиг бол бид нар бол ингээд маш өргөн хүрээнд бол их боломжгүй яг 300 жижиг дунд бизнес эрхлэгч нарт л бид нар зөвлөгөө өгөх потенциалтай байгаа. Тэгэхээр эдгээр маань яг тухайн үедээ ирээд зөвлөгөөгөө аваад бизнесээ чадваржуулахтай холбоотой. За тэр дундаа зүгээр нэг Монголын зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ яаж зарах тухай гэхээс илүү одоо зөвлөгөө авах гэж байгаа хүмүүс маань илүү алсын хараатай энэ Аз номхон далайн зах зээл, хөрш орнуудын зах зээл, тэгээд дэлхийн зах зээл дээр өөрсдийнхөө бараа үйлчлэгийг хэрхэн одоо таниулах, борлуулах, экспортлохтой холбоотойгоор илүү фокуслсан байвал илүү үр өгөөжтэй болж байгаа. За түүнээс биш одоо юу гэдэг
гаднаас одоо бараа оруулаад ирлээ. Яаж Монголын зах зээл дээр одоо зарах вэ гэдэг энэ импортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд бол зөндөө яригддаг. Тэр чиглэлийн бизнесүүд нь бараг зөвлөгөө авсаагүйгээр амжилттай борлуулалтаа явьж байгаа. За манай төрийн бас байгууллагын хувьд бол энэ сайн дурын үйл ажиллагааг одоо энэ удирдлагын багийн гишүүдээр зохион байгуулж байгаа. Энэ одоо хүч хөдөлмөрийн ард бол үндэсний брэнд гарч ирээсэ. Тэр нь өөрөө олон улсад танигдаасай. Тэгээд маркетинг гэдэг нь өөрөө бас ингээм хамгийн нэмэн өртөг шингэсэн одоо үн төлбөртэй үйлчлэгээ байгаад байдаг бол энэ уулзалтаараа ирээд бас нэг чиглэлээ олж аваад танилын үрээгээ нэмээд магадгүй хамтрагч компани, судалгааны компани, гүйцэтгэгчээ, зөвлөхөө, эсвэл хөрөнгө оруулагчаа хүртэл энэхүү арга хэмжээнд дээр тоглох боломжийг бүрдүүлэх болов уу гэж харж байна. За тэгвэл одоо сонирхож байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд ямар байдлаар оролцох боломж нээлттэй вэ? Цахим хуудасны хувьд ч юм уу бүртгэлийн хувьд? За бүртгэлээ болохоор Монголын маркетингийн холбооны Facebook хуудас байгаа. Тэрэн дээр жижиг дунд бизнес эрхлэгч нарт зөвлөгөө өдөрлөг гэдэг одоо ивент үүссэн байгаа. Тэгэхээр энэхүү ивент дээр дарахаар 45,000 төгрөгийн хураамж буюу мандат, цайны завсарлагтай холбоотой, урсгал зардалтай холбоотой тэрхүү одоо хураамжаа төлөөд аль биесний бүртгэлээ илгэнэ. Тэгээд суудлын тоо маань одоо хязгаартайгаа учраас за бизнесүүд маань өмнөх жилүүдэд хөдөө орон нутгаас бол нэлээд бүр зорж ирээд оролцож исэн. Өнгөрсөн жилийн үед ч гэсэн бид нар дарханд очиж бас тэнд байгаа орон нутгийн бизнес эрхлэгч нарт одоо зөвлөгөөдөө авч явж бас үндөлбөргөө зөвлөгөө хөтөлбөргөө зохион байгуулсан. Тэгэхээр одоо ингээд жил ирэх тусам цар хүрээ маань өсөж байгаа учраас бизнес эрхлэгч нар маань аль болох одоо 5 сарын 20-нд болох гэж байгаа учраас эртхэн бүртгүүлэхийг бол зөвлөж байна. Яг энэ нэмэн өртөг шингээж байгаа аялал жуулчлалын салбар байна, тэ хөдөө аж ахуйн салбар байна, хөнгөн үйлдвэрлэлийн салбар, цаашлаад энэ хамгийн олон айдаа ажлын байрыг бий болгож байгаа жижиг дунд бизнес эрхлэгч нар маань яг одоо маркетинг гэдэг энэ шинжлэх ухааныг одоо энэ ашиглаад тэ зүгээр нэг сурчлагаа хийгээд одоо жижигхэн нэмэн өртөг шингээх тухай биш, илүүтэй брэнд бүтээх, үн цэнтэй зүйлийг бүтээх. Тэгээд тэндээсээ ингээд ашигын маржинаа нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарад ажиллах юм бол Монголын эдийн засагт оруулах одоо нөлөө нь бол одоогоор бол бага хэмжээнд байгаа ч гэлээ ирээдүйд өсөх болов уу гэж бид нар бас хүлээж байгаа. За ойлголаа. Мэдээлэл өгсөн танд баярлалаа. За их баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр энэ сарын 20-ны өдөр бол жижиг дунд бизнес эрхлэгчдэд маркетингийн зөвлөгөөг өдөрлөг болох юм байна. За энэ талаар мэдээллийг та бүхэнд дэлгэрүүлэн хүргэлээ. Бусад мэдээллийг та бүхэн бас дахин хуудаснаас авах боломжтой байна.